Энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө подкастер гэр бүл сэдвийн хүрээнд ярилцахаар доктор профессор гэр бүл судлаач Намжил огшоогоо одоо урин оролцуулж байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. За гэр бүл бол нийгмийн үндэс суурь гэж үздэг. Тэгэхээр гэр бүл судлалын одоо шинжлэх ухааныг хөгжүүлэх, за тэгээд мөн гэр бүлийн боловсрол олгох, судалгаа, сургалт тийм ээ зөвлөгөөний чиглэл Монголд одоо яг ямар хөгжилтэй байгаа вэ багш? Тэгэхээр энэ ярилцах гэж байгаа сэдв бол олонний анхаарлын төвд байх ёстой, цаашдаа байх ёстой ийм чухал асуудал юм. Тийм учраас өнөөдөр зориуд энэ асуудлыг оруулж байна. Өнөөдөр Монгол улсын цаашдаа ямар шүү байх дүр төрх бол Монгол гэр бүлийн ямар шүү байгаагаас шалтгаална. Тэгэхээр би нэг хоёр зүйлийг бас хэлхэн зүйтэй болов гэж бодож байна. Ялангуяа манай өнөө үеийн тэгээ хойч үеийнхэн энэ Монгол гэр бүл энэ сайхан нутагт хизээ үүссэн бэ гэдгийг бас гадарлаж байх хэрэгтэй. Гадаадын улс орнуудад эрдэмтдээс асуухаар танай гэр бүл одоо жишээ нь Японоос ч юм уу эрдэмтдээс хизээ үүссэн бэ гэхээр хэлдэггүй юм. Судлагдаагүй. Тий. Тэгэхээр би бол яг мэрэгжлийнхээ онцлогоос юм уу те эртний археологийн олдвор дээр тулгуурлаад ингээд гэр бүлийн те үүсэл хизээ. Тэгэхээр одоо нэг 5000 жилийн өмнө энэ сайхан нутагт хос гэр бүл тонтойгоор толгой холбосон амьдрал үүссэн байна. Тэгэхээр 5000 жилийн турш манай өвөг дээдэс тэгээ тэрнийг удирдах байсан одоо хаад дээдсүүд энэ гэр бүлийг бол эрхэм чухалд үзэж ирсэн. Яг нь нийгмийн янз бүрийн байгууллагатай байсан ч гэсэн гэр бүлээ их айтар эрхэмлж ирж айл гэр төр улс айл гэр гэж ингэж үзэж ирсэн байх. Тэгсээр яваа өнөөдөр одоо хүрээд ирсэн. Тэгээ энэ хугацаанд олон сайхан уламжлалуудыг бол үлдээсэн. Өнөөдөр ч одоо манай залуучууд мэдж байгаа. Хамгийн гол чухал зүйл бол тийм ээ. Тонтойгоор толгой холбоод амьдрал үүсгээд тогтвортой амьдарч ирсэн. Ийм л амьдрал байгаа. Тэгээ цаашдаа бол энэ анхаарагдах ёстой болов гэж ингэж бодож байгаа. Тэгээ ийм сайхан уламжлалтай. За өнөө цагт бас анхаарах хэрэгтэй. Өнөө цаг гэдэг бол одоо манай иргэд зарим нь ярьдаг те ороо босгаа цаг ч гэдэг юм уу те ингэж ярьдаг. Тэгэхээр их өөрчлөлттэй цаг. Тий. Ягаад гэвэл Монгол гэр бүл бол зөвхөн энэ нутагтаа те одоо те үйл явдал одоо гэр бүлийн асуудал байх биш. Зэрэгэлдэх тэгээд дэлхийд дахинд Монгол гэр бүл ингэ холбоотой болчихсон. Тийм учраас Монгол гэр бүл Монгол хүмүүсийн амьдралд бол гадны те сайн муу чөлөөтэй орох болсон. Өөрөөр оюун санааны хүрээнд хязгаарт байхгүй учраас ингээд орж ирж байгаа. За энд нэг анхаарах зүйл бол сүүлийн одоо 30 жилийн дотор манай залуучууд та нар үеийнх мэдж байгаа тийм ээ. Уламжлалт гэр бүлийн зэрэгцээгээр одоо Европын соёл орж ирсэн. Энийг одоо та нар эдлээд явж байгаа шүү дээ. Тэгээд сүүлийн 20 жилд бол тийм ээ Азийн соёл орж ирсэн. За ингээд нэгтгэхэд үзэхээр бидний гэр бүлч нь бол хосолмол соёлын ийм нөхцөлд одоо тийм байна. Тэгэхээр энэ алийг навч явах гэдэг асуудал. Нөгөө талаар Монголын хүн амын хувьд одоо монголч хүүхдээ орон болсон. Тийм ээ. Одоо 0-18 наснах гэдэг чинь хичнээн хувь эзэлж байна. 0-14 хүртэл 38% эзэлж байна. Энэ олон хүүхдийн гэр бүл бэлдэх асуудал гэдэг ийм олон асуудал гарч иж байгаамаа. Тэгэхээр ийм нөхцөлд би юу хэлэх гээд байна нөхдөд энэ Монгол гэр бүл гэдэг чинь ямар гэр бүл юм те цаашдаа яах ёстой, юуг анхаарах ёстой гэдэг асуудал дээр ард түмний анхаарлыг төвлөрүүлэх ёстой. Энэ яг уламжлалаа хадгалж болж чадж байгаа юу гэж. Тэгэхээр одоо бид судлаачдын хувьд юу анхаардаг вэ нөхөр энэ уламжлалт ба орчин үеийн гэр бүл хоёрыг хоорондоо таталцаж ойр байлгах асуудал гарч ирж байна. Өнөөдөр Монгол гэр бүл нэг л биш гэдэг яриа ялангуяа ахмад одоо насны хүмүүсийн дунд амнаас цугойдаг юм аа. Тий. Нэг л биш гэж. Тэгээ энэ том дүгнэлт. Энэ гайгүй сайныг хэлээд байгаа юм уу? Бүр тааруу болохоо байсныг хэлээд байгаа юм уу гэдэг асуудал гарч ирээд гайгүй л гээд байгаа. Тэгэхээр энэ бол одоо бидэнд
тэ заашгүй асуултын тэмдэг тавьж байгаа. Гэр бүл цуцлалтын тоо хэм хэмжээ одоо сүүлийн үед нэмэгдэж байгаа гэсэн тийм статистик одоо дүгнэлт гарсан байна. За дээрэс нь сайн гэр бүл болж одоо сайн хань ижилтэй болохын тулд бид нар юуг баримтлах ёстой. За тэгэхээр нөө уламжлалт гэр бүл, орчин үеийн гэр бүл гэж ярьж байна те. Одоо энэний нөгөө ялгаал одоо нөгөө цаг үеэд аваад гарч ирж штэ те багш. Уламжлалт гэр бүл чи юм штэ. Одоо чи гадарлаж байгаа. Одоо бядны үеийнхэн ахмадууд гэсэн үг тийм ээ. Өвөө эмээнэр голцоо. Тэгэхээр эдгээр цод харьцангуй уламжлалт чанараа ололцсон. Өөрөөр хэлбэл эцгийн эрх зосны хэм хэмжээг барьсан ийм л одоо юу гэдэг тогтолцоотой гэр бүл байгаа. Тэгэхээр залуу гэр бүл нь залуучууд нь бол огт өөр болсон. Манай хөдөөний малчаач чалгаагүй. Дунд сургуулийн бага ангийн хүүхд чалгаагүй, цэцэрлэгийн хүүхд чалгаагүй. Бүгд сэтгэлгээ нь өөр болсон. Орчин үе рүү орсон. Ялангуяа 1990-ад оноос хойш төрсөн 30-аад насныхан завсрын үе гэж ярьдаг. Энэ бол бидний ярьж байгаа энэ зүйлийг төдийлөн ойлгохгүй. Залуу талдаа орно. Тэгээд бүр орчин үеийн хандлага руу орчиж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хоёрыг л ойр байлгах асуудал тэ чухал. Тэгээ энэний нарийн хоорондын тэ зохицолтойг л анхаарахгүй бол чиний хэлдэг зөрчил гарч ирнэ. Жишээ нь салалт яагаад гарч ирж байна вэ? Хамгийн энэ бол тусдаа том асуудал. Товчхоноор хэлжвэл салалт гэдэг бол тийм ээ. Ерөөсөө энэ өөрчлөгдөж байгаа цаг үеэс тийм ээ хоцорч байгаа л асуудалтай холбоотой болж байгаа үедээ. Энэ цаг үе чинь бол тийм ээ дурлал гэж юу вэ? Хайр гэж юу вэ? Гэрлэлт ямар байх ёстой? Гэр бүл ямар байх ёстой гэдэг төдийлөн бас гүнзгий мэдэхгүй байна. Тийм учраас нэг талдаа нэг ийм одоо юу гэдэг мэдээлэл дутмаас гэдэг юм уу? Мэдлэг дутмаас ийм асуудал гарч байна гэж би хэлж болох байх гэж бодож байгаа. Манай уламжилд бол ханаа зөв шинжиж тэгээ сонгох гэж ёс байсан. Би энийг бол одоо их ярьдаг. Тэгээ манай залуучууд бол энийг яривал одоо төвөгтэй гэх баг. Гэхдээ энэ бүгдийг л харгалзахгүй бол тэгээ харгалзах зүйлийг харгалзахгүй бол гэр бүл тэгээ тогтвортой тэгээ сайн байж чадахгүй. Тэгэхээр салалт гэдэг бол би өөрийгөө ойлгоогүйгаас л үүсгэсэн асуудал юм л гэж хэлнэ. Энэ гэр бүлтэй болоход ер нь үр хүүхэд нөгөө гэр бүлтэй болоход болон нөгөө үр хүүхэдтэй болоход ингээд оройтно гэсэн талаар сүүлийн үед нэлээ яриад байгаа шүү дээ. Тэр таны хувьд ямар энэ одоо том уламжил юм аа туулаа. Тэгээ та нар бас мэдж явах хэрэгтэй. Чи зөв энэ улсад мэдүүлэх ёстой. За яг хуу дээр үед бол одоо нүүдлийн амьдралын үед бол огтоо 15 16 хүрэхээр тэгээ хүний хань боллоо. Ер нь 10-ад наснаас одоо ухаан суудаг шүү дээ. Тэгээд 15 6 та хүний хань болно гэдэг өгдөг байсан. За тэгээд 18 20 гээд нөхөр нь тэ хүний бас тэ нөхөр болдог байсан. Тэгэхээр 15-аас нэг 20 гаруй наснд бол гэрлэлтийг үүсгдэг манай уламжил байсан. Манайх 18-аас 25 хооронд бол хүний өсөж төгжөлтийн орхил үе гэж үзэж иржээ. За энэ үед л яг хайртай хань нөхрөө бол сайхан үр хүүхэдтэй бол тэ амьдралаа зохио. Тэгээ амьдр. Ийм уламжил байгаа. Гэхдээ манай залуучууд тийм ээ яг та нарт бол сонгох эрх байгаа. Гэхдээ энэ сайхан уламжлалыг бас бодолцоорой. Энэ сайхан хөгжлийнхээ үед л тэр амьдралын асуудал шийдэх зүйтэй байна. Тэгэд манай уламжлалаар бол тэгээд цаашаа 25 30 гээд ингээд нөгөө өсөлтийн чинь процесс удаашраад одоо буураж явчихна. Одоо тийм ээ буураж явчихдаг. 20 хэдэн наснда сургуулаа төгсөн амьдралаа бий болгоно. Тэгээд ханилна гэж ингэж ярьдаг юм. Болно. Тэр 30 эдтэй 40 эдтэй ч одоо болно. Тэгэхээр би түрүү хэллээс тэр хүн өсөл төгжөлтийн идэвхтэй үеийг эргэж санах л зүйтэй. Энэ бол өвгдийн мэрэгэн сургаал шүү. Тэгтээ таны залуучуудын эрхэнд халдаж байгаа асуудал биш. Одоо гэр бүлийн одоо хүрээнд хань сонголт бол тийм ээ чөлөөт сонголт боломж нэгэнтээ бий болсон. Та хинтэй шанилж болно тийм ээ. Тэгтээ цаад тал нэм л байна. За нөгөө нэг асуудал бол тэ өртөө хүн жаргалтай гэдэг манай монгол чуучин бол үрийнхээ төлөө тэ сэтгэл бие насан туршдаа зориулж ирсэн юм уламжлалт. Тэгэхээр тэр сайхан үрийг хизээд бий болгож тийм ээ. Одоо ардаараа өсгөж байжуулах байл гэвэл хэлсэн 18-аас 25 нас тэ 30-аад насны хооронд л бий болгох хэрэгтэй.
Тэгээд би сүүлийн үед ард түмэнд хэлдэгчдэд болж ойлгох үгүй чанартай хүүхэд төрүүлэх хэрэгтэй гэж би хэлээд байгаа шүү. Тэгэхээр чанартай гэхээр манай ард түмэн шүүмжлэлтэй гурил удаа бүтээгдэхүүн чанар гэх үгүй. Хүний чанар гэж байна шүү. Хүн чинь үйлдвэрлэл явагдаад хүн бүтээх үйл ажиллагаа явагдаж байгаа үү? Чанартай хүүхэд байх хэрэгтэй. Өвчин эмгэг байхгүй. Бие чанга, чирэг, зориг, ухаан, сэргэлэн ийм хүүхдийг төрүүлж божиж ирсэн уламжлалтай шүү дээ. Тэгэхээр залуудаа гэрлэх тусам чанартай үр одоо тэр сая хэлсэн насны хүрээнд. Тий. Тэгээ ханаа зөв олно гэдэг. Одоо хамгийн чухал асуудал нөгөө ханаа зөв олж ижил гэр бүл бат бөх байна гэдэг аа шүү дээ. За. Тэгэхээр ханаа зөв олох тал дээр яаж шинжих ёстой вэ? За энэ дээр одоо яриуд бас их юм байна. Тэгээ ханаа зөв сонгоход би нэг хоёр чиглэлээр 7-8 зүйлийг хэлчихье. Зүгээр манай залуучууд 8 жил багш яриад байдаг л улиг болсон гэж битээ сонсоо. Юу тэр шагаараа. Энэ бол мэдээлэл хэдий чиний давтагдвал хүний тарихынд суу. Тэгэхээр уламжлалаас бол нэгдүгээрт бол удмыг мэдэх хэрэгтэй. Энэ миний дурлаад байгаа эмэгтэй энэ ямар удмын нөхөр. Таатал. Тэгээд нөгөө дурлаад, хайрлаад, жирлээд суухтаар хүрэх асуудал байсан. Даруй нь харуутал дурлаад ингээд гэрлэн гэдэг л дээ. Тэгэхээр арт талын судална гэдэг чинь хугацаа шаардна. Тэ. Ингээд нэг гар хөлөөсөө барилцаад нэг ойртоод ирэнгүүт танай арт тал чи ямар уу, аав чи ямар уу, ямар ажил эхэлдэг гэж сонирн биш шүү дээ. Яваанда мэдэх асуудал. Хоёрдугаар асуудал бол энэ өвчин эмгэгтэй юу гэдгийг мэдэх асуудал. Тэгээ энэ халдварт өвчин биш шүү. Орчин үеийн өвчин биш шүү. Энэ эмгэг гэдэг бол энэ цусаар дамжиж ирдэг. Чиний аав ээж ингээд дамжаад ирдэг тийм ээ. Одоо ямар жишээ нь одоо жишээ нь анхаарах хэрэгтэй л дээ. Танай дээд удмынхан чи ерөнхийдөө тэгээ одоо ингээд өнгөрөхдөө ямар шүү өвчнөр те гинтэй осол бол өөр юм те тэр чинь яг дагаад ирдэг байхгүй. Тэгээ ташрамт хэлэхэд бол энэ үний юм аа. Тийм учраас энэ тал дээр манай залуучууд анхаарч жишээ нь одоо элэг муу бол манайхан юу удмаараа элэгээр л яваад байдаг ус. Тэгвэл танд яг л элэг чинь муу л байна. Тэгэхээр элгээл хамгаалж ил насан эцэс болтоо. Тэгээд үр хүүхдэд очино элгээ л хамгаалах ийм асуудал. Яг вэ анхаарч болох зүйл болохгүй ч байж болно. Манай анагаах хон уламжлалт зохиод заасан байдаг. 12 жил заасан байдаг. 12 жилээ анхаарч явах хэрэгтэй гэдэг асуудал байна. Тий. Таарамж зохимж уу? Тий. Тий 12 жил. Энэ үнэн шүү. Жил болгон давуу ба сул талтай. Энийг л ойлгоод харилцаагаа зохицуулна. Тэгээс энэ хоорондоо зөрчиллөө гэд тэр гандан мандан дээр очиод одоо ном уншвал тэр бөө мөө энэ цуглаа моглаа хэрэг хоёулаа л очроо. Тэгээ бүр лавшир бол 5 мах одоо мэдчих хэрэгтэй. Энэ дээр манай ахмадууд одоо мэддэг хүнээс асууж өр хүүхдээ мэдүүлэх 5 мах бод гал ус гэдэг юм. Гал ус хоёр сууж болно шүү дээ. Болно шүү дээ. Тэртээ тэрсэлд нүдтэй. Зохицуулахын тулд яах вэ? Энэ нэг учрыг нь олох галынхаа тэ гал махуудынхаа даваа сул тал дээр энэ мэдэх хэрэгтэй шүү. Тэгвэл одоо ингээд үерхэх хугацаа ч юм уу тэр хүнтэй одоо бүр гэр бүл болж суух хугацааг үерх хугацааг дээр үеэс анхаарч ирсэн. Ер нь практик уламжлал суулжуулах 3 юм уу 2 жил хардаг байсан. Чи тэгээд чамд нэг залуу дурлсан шүү дээ. Чиний нөхөр болсон тий. Чи хойноосоо хэдэн жил гүйлгээд хариу өгсөн яаж сууснаа боддоо. 3-аас 2 жилд энэ тандах, шинжих, тэгээд суух уу, хандлах уугүй юу гэдэг шийдвэр гаргах хугацаа байжээ. Тэгээд одоо ямар хугацаанд та сонгоо суух нь таны л асуудалтай. Энд их нямбай хандах бол хожим уршигтай. Энэ дээр би нэг юм за сайхан гэрлэл санамсаргүй бий болдгоо гэдэг номын зохиогч, гэр бүлийн зөвлөгч Дэн Мартин гэдэг хүний. За тэр болохоор маш олон эмэгтэйчүүдтэй уулзаад за та өөрийгөө одоо сайн хантай гэж боддгоо гэсэн асуулт тавиад судалгаа явуулсан. Энэ судалгаан дээр тулгуурлаад номоо бичсэн байгаа. За тэгээд тэрэн дээр их сонирхолтой юм судалгаа гарсан байгаамаа. Эхний одоо 1 жилд та сайн хантай учирсан уу гэдэг дээр 98% нь тийм ээ гэж хариулсан шүү дээ. За 2 дахь жил дээр болохоор нөгөө 98% байсан 56% болсон. Буурсан байна. За 10 жилийн дараа тэр асуултыг тавихад 6% болсон гэж байна. За цаашлаад одоо 20 жилийн дараа тэр уг асуултыг асуусан чинь тийм ээ гэдэг хариулт нь 95% болсон.
Тэгэхээр энэ нэг юм Энд хаанхын судлага гинэ? Энэ болохоор одоо энэ Диан Мартин гэдэг одоо тийм. За энэ яг тэр өөрийнхөө орчноор гаргаж ирж. Тэгэхээр ер нь гэр бүлийн хөгжлөө өөрийнх нь онцлог байдаг. Одоо ингээд суучлаа гэр бүлийн хөгжил тийм ээ. Ингээд суулаа нэг гэрт. Тэгээд нэгээс 3 жил, 3-аас 5 жил, 5-аас 7 жил, 10 жил, 10-аас дээш гэдэг ингээд дандаа өөрчлөлтөө явагддаг. Тэгэхээр тэр өөрчлөлт нь зөв. Би чамгуугаар амьдрахгүй, чи надгуугаар амьдрахгүй гэж суудсан шүү дээ. Тэг ямар 100% бай таарна. Би чамд 100%, чи надад 100% хайртай байна те. Ойлгомжтой. За тэгээ 2 жил болно. 3 жил. Манай уламжил бол бэрээ төрхөм гэж ойлгоно те. Өөрийн гэрт нь 3 жил болгож оруулж ирсэн шүү буцааж. Ийм уламжилтай шүү. Яагаад энэ хүний эрх зөрчиж байгаа юм биш. Тэр охин шинэ орчинд очиод айл гэрийг авч явах үүргээ биелүүл. Чи сур, адаж он, тэ сур. Хүний хайн бол гэж явуулж байгаа байхгүй. Тэгээ 3 жилийн дараа ээж нь хүлээж аваад өвчүүч санаж өгдөг шүү дээ. Тэг ийм учиртай. Тэгэхээр энэ бас анхаарах асуудал болов. Одоо Хоримсон улсыг бас харж байхад за яг одоо хотод ойр юм да те бие биенээ мэдэх юм те. Сайхан ёсол хийсэл орой нөгөө байр мариндаа орчоод тэгэл нөгөө өөрийнхөө гэрт эрх дураараа ч өссөн юм уу. Одоо жоохон зөрчил гарахтай зэрэг ээж рүүгээ утасч байна. Гэрээдэг үгээд очиж. Тэг ийм ихнэр байж болохгүй шүү дээ. Хүний хайнын бол болохгүй юмыг болгоно гэд зүтгэх л ёстой. Тэгэд 1-3 жил сая хэлдэг чинь тэр за ер нь 50 чинь юу юм бэ? 50 чинь юу юм бэ? Зүгээр нэг миний баг цагаар бол нэг зөрчил гар нэг 70% болно. За. Тэгээд зохицуулаад явал тэр 70% өснө. Түр тар гэвэл өстой 50 орно доо. 10 жилийн дараа бүр 6% болцсон гэж. Тэгэхээр урдны 10 жил өөр. Бид нар үе 10 жил өөр штэ. Үг даан одоо тий. Одоо та нарын үе бол үг даахгүй. Ер нь. Тийм. Тэгээд энэ ч олон юм нөлөөлж байна. Багшийн амьдралын философи гэдэг нэг цуврал лекц дээр багшийн нэг ярьсан яриан дээр тэр хүмүүс орж ирэл нөгөө комент сөрөг комментууд өгсөн байсан. Би тэрийг бас харж ирсэн. Тэр чинь нөгөө олон ихнэр асуудал ярьсан байхгүй юу? Гэхдээ би маш товч ярьсан. Учрыг ярьсан. Тэгэхээр маш товч ярихаар чинь задрагаагүй болохоор хүнд хүрэхгүй байна. Тэрэн дээр үннийг хэлсэн чинь тэгж нэлээд сөрөг комментор болсон юм шүү. Би бол тэгж бодоод. Одоо жишээлбэл миний гол ойлгосон юм бол эмэгтэй хүн өөрийнхөө одоо биеийг бас авч явах ёстой гэдэг талаар бие сэтгэлээ тийм төлөв төвшин байлгаж ямар сайхан авч явж явах ёстой. Авч явж явах ёстой. Тийм эмэгтэй хүн өөрийгөө боловсруулж чадахгүй байгаа учраас эр хүн голж ийна, эр хүн голоод өөр тийшээ явж ийна гэдэг утга санааг ярьсан чинь тэрэн дээр бол маш олон хүн дургуутсан. Тэр байтугай би ингэж хэлсэн шүү дээ. Тэр өөрийгөө авч явах гэдэг дотор хамгийн ер нь цаашдаа энэ орчин үед анхаарах асуудал бэлгийн харьцааны асуудал 3 зүйл байгаа юм. Гэр бүлийг товтортой. Одоо та нарын үе хийгээд хойч үед. Нэгдүгээрт бол жинхэнэ хайр, хоёрдугаар зөв халамж, гуравдугаар зөв бэлгийн харьцаа үе секс харьцаа. Тэгээ энэ хоёр нь болдго юм байна. Хайрладаг юм байна. Халамжилдаг юм байна. Бэлгийн харьцаанд асуудал гарч байна. Тэн дээр гол одоо бас л шүүмжлэх байх л да. Энийг анхаар. Нөхөр нь ч анхаар, эхнэр нь ч анхаар. Яах гэж эхнэр нөхөр болсон юм. Бие биенээ чадамжтайгаар хангаж сэтгэл ханамжтай л явах хэрэгтэй гэж л суусан шүү дээ. Тэгэхээр бие биенээ сайн анхаарч хангаж ингэж л байх хэрэгтэй. Асуудал энэ дотор орж байгаа. Тэгэхээр нөгөө бэлгийн боловсрал гэдэг бүхэл бүтэн бас ийм хичээл хэрэгтэй болчиход байгаа байхгүй хүмүүс. Тий. Энийг бол одоо ингээд энэ мэдээллийн хэрэгслээр ярьж болохгүй байх л да. Би бодохдоо бол иргэдтэйгээ улаан нүрээрээ уулзраад улаан цай баримт жишээн дээр ярьж ойлгуулмаар санагдаад байна. Тэгэхээр ингэж та манай монголчуудын чууламжил бол бэлгийн ажлын талаар бол хэн ямар ч их эцэг үе үед бол зааж өгөөгүй шүү дээ. Бид өөрсдөө л мэддэг болсон. Манай уламжил шүү дээ энэ чинь. Гэтэл орчин үе бол өөр болсон байна шүү дээ. Орчин үе өөр болсон шүү дээ. Тэгэхээр зэрэг тэр өөр болсон юм аа өөрөө ойлгож тэр одоо
үзүүлэх үр дүн гэж хэлчихий да номоо үгээр тэрийг бодох хэрэгтэй сайн. Би нөхрөө хангаж байна. Нөхөр нь бившнэр хангаж байна. Яагаад хоорондоо ярьж болдог? Тэр чинь нөгөө хаалттай сэдв байгаад мэдээлэл солилцож чадахгүйгаас шалтгаалаад тэрний тал дээр ойлголт их муу байгаад тий нөгөө л асуудал үүсээд исэн болов гэж миний хувьд ойлгоод. Тэгвэл одоо хоорондоо нээлттэй л байхыг хичээ. Тийм. Тэрийг хоригдсан байхгүй шүү дээ. Тэгвэл нийгэмд бол энэ талын мэдээлэл дээр нь зөндөө. Энийг бол ер нь сургуулийн наснаас л эхлэх байх л гэж бодож байна. Тэр эрүүл мэндийн хичээлээр эхлэх нь зүйтэй байх л гэж бодож байна. Тий. Залуучуудынхаа дотоод сэтгэлийн өөрчлөлтийг ойлгож тэрэнд нь хөл нийлүүлэн уламжлалын хэрэгтэй зүйлийг зөв хэлж өгч одоо ингэж яваарай гэдгийг хүсье. Эцэст нь хөгшин залуугүй нэг дутагдал байгаа. Монгол сайхан уламжлал байна. За орчин үеийн ч одоо нэр томьёо хутгун гарч ирж байна. Тэр бүгдийн утгыг ойлгох хэрэгтэй. Утгыг ойлгохын тулд учрыг тунгаах хэрэгтэй. Учрыг тунгаахын тулд мэдээллийг авах хэрэгтэй. Мэдээллийг зөв авч зөв мэдлэгийг бий болгох хэрэгтэй л гэж ингэж бодож байна. За тэгэхээр эхнэр нөхөр хоёрын хайр харилцаа гэдэг бол дор хаяж одоо 10 20 жилээр амьдарч байж үр жимс нь одоо боловсруурч цаг хугацаа явах тусам төгөлдөр болдог зүйл юм байна. Тэгэхээр маш гоё сонирхолтой гэр бүлийн талаар ярилцлага өгсөн Намжил багштай баярлалаа. Цаг зав одоо гаргаж өнөөдрийг биднэрт одоо зарцуулсанд танд баярлалаа гэж хэлье. За яг бидний ярилцлагаас санаа авахыг аваад ард түмэн маань тэгээ хэрэглэх нь хэрэглээрээ. Тэгээ ерөнхийдөө бол нэг хэрэггүй зүйлч яриаггүй байхаа л гэж бодож байна. За ингээд би энэ хайраар дутаавал хайраар дутуул гэж ийм ном бичсэн. Бидний ярьсан зүйл энэний зах зугаас хөндөгдсөн. Энэ дараа яг энэ асуудлаар одоо яривал энэ ном. Энэ бол одоо судалгаан дээр тулгуурлаж бичсэн ном. За энийг бэлэглэе. За тэгээд энэ сайтуудад зөндөө яриа өгсөн. Тэгээд тэрнийг би хуулж аваад ингээд ард түмэнд хэвлээд одоо ингээд үнэгүй таараа гэгээд тэгээ та наашаа соно ярилцъя гэд ийм юм тараадаг. Тэгээд энийг задуулдаа тэгээ редакцийн хамт олонд одоо хадгалуулъя. Санаа авах юм байвал аваарай. Та бүхний ажилд амжилт хүсье. За. Баярлалаа. За.